ер нь бол хүн өөрөө бас хичээвэл хаан сурч болно шүү дээ тий. Боломж нь байвал ягаад илүү зүйл рүү тэмүүлж болохгүй гэж та суусан газаасаа шороо хатгана гэдэг шиг хүн өөрөө ингээд хичээх юм бол нэг ингээд айгуу сэргэлэн ч юм уу те ингээд мэдээлэл ингээд олж авах аргаа ойлгоцсон залуучууд маань дараагийн хөтөлбөрт ингээд хамрагдаад явдаг нь бол яг үнэн. Гэхдээ тэднийг буруутгах айгуу хэцүү. За юм нээлттэй ингээд нөгөө sharing is caring те яг тийм хуваалцах талдаа бол айгуу дайжгүй. Зөвхөн тусламж гуйж очихоос өмнө өөрийнхөө гэрийн даалгаврыг амар сайн хийх юм шиг санагддаг. Энд байж болох хамгийн амар аргаар тусламж хүсэх хэрэгтэй юм шиг санагддаг. Бүгдээрээ тавтаа морил энэ удаагийн диплом подкастаараа та бүхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Миний би Томьёогийн контент маркетингийг хариуцсан бум байна. Тэгээд миний зочноор саяхан Колумбия их сургууль дахь Обама сангийн тэтгэлэг хөтөлбөрийг амжилттай дүүгээд ирсэн. Мартмаа байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч ярилцах боломж олгосон баярлалаа. Тэгээд саяхан шинэхэн төгсөөд ирсэн төгсөгч байгаа амжилттай төгсөөд ирсэнд бас баяр хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хүмүүс бас энэ талаар их сонсож байгаагүй гэж магадгүй Колумбиаг сургуультай Обама сангийн тэтгэлэг хөтөлбөр гэхлээ. Тэгэхээр эхлээд хоёулаа энэ хөтөлбөрийн талаар танилцуулга өгөөд хэр хугацааны яг ямар чиглэлийн хүмүүст олгодог хөтөлбөр вэ? Ер нь энэ нөгөө магистрийн зэрэг энэ төр олгодог юм болов уу? Эсвэл зүгээр богино хугацааны хөтөлбөр байсан уу? За юуны өмнө бас ингээд энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл хүмүүст хуваалцах боломж өгч аваад баярлалаа. Тэгээ чиний яг хэлсэнчлэн ер нь бол энэ хөтөлбөр эхлээд бол удаагүй. Колумбиагийн их сургууль болон Обамасан хамтраад 3 жилийн өмнөөс энэ хөтөлбөрийг ер нь хэрэгжүүлж байгаа. Тэгээ зорилго нь гэх юм бол дэлхийд даяар одоо нийгмийн чиглэлээр нийгмийн салбарт ажиллаж байгаа төрийн бас байгууллагаж болон төр байж болно. Гол нь аливаа нэг нийгмийн асуудлыг шийдэхэр зориод ажиллаж байгаа хүмүүсийг сонгож шалгаруулад жилдээ нэг 10-аас 12 хүн шалгаруулж авдаг. Ингээд 9 сарын турш яг академик 1 жилийн хөтөлбөр 9 сарын турш Колумбийн их сургууль дээр байрлаад тэгээд ерөнхийдөө бол эрдмийн зэрэг бол авахгүй, магистр бол биш. Гэхдээ ер нь бол яг scholarship одоо яг оюутан шиг одоо яг юутагаар явна, ритмтэйгээр явна. Гэхдээ диплом авахгүйгээр ингээд 1 жилийн мэрэгжил дэвшлүүлэх хөтөлбөр гэж хэлж болох юм байна. Тийм ер нь бол хөтөлбөр байгаа. Тэгээд анх үүсгэсэн тэр зорилго гэх юм бол одоо тэр дэлхийн олон орны залуучуудыг одоо тий хамт авчираад одоо тэр шийдгээр зорж байгаа асуудалд нь одоо илүү одоо шийдлийг нь хурцсах ч юм уу те хэрэгтэй хүмүүстэй нэтворк хийлгэх магадгүй одоо санхүүжилт олоход туслах ч юм уу тийм ер нь бол дэмжих хөтөлбөр гэж хэлж байна. Өмнө иймэрхүү ижил төстэй хөтөлбөрүүдэд хамрагдчихсэн үү? Ер нь бакалавраа төгсчөөд яг энэ хөтөлбөр хүртэлх яг замнал нь бас ямар байсан юм болоо тэр талаар санаж бол. Би болохоор бакалавра Америк нэгдсэн улсын Brigham Young их сургуульд хийсэн. Маркетинг харилцааны чиглэлээр ер нь сурч төгссөн. Тэгээ миний мэрэгжил болов нь бол маркетинг харилцаа боловч ер нь бол сүүлийн 4-5 жил хийсэн ажил маань болохоор яг нийгмийн чиглэлээр Монголд зарим хүмүүс мэдэж магадгүй Зориг сан гэх төрөмс байгууллага байдаг. Би Зориг санд бол 2016 оноос хойш бол ажиллаж байгаа. Ингээдтэй бол яг залуучууд боловсролын чиглэлээр ажиллаж байсан. Тэр чухаараа болвол яг энэ хөтөлбөрт орохдоо яг энэ ажиллаж байсан төслүүдээ илүү одоо scale up гэж хэлдэг шүү дээ. Илүү өргөжүүлэх дараагийн шатанд гаргахад энэ хөтөлбөр туслах юм байна гэж үзсэн учраас ер нь бол аплай хийсэн. Тэрнээс өмнө Зориг сангаас өмнө болохоор би Монголд технологийн стартап New Media Group маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тэрнээс өмнө болохоор би Америк бакалавра төгсчөөд 1 жил орчим хугацаанд бас маркетингийнхаа чиглэлээр 1 жил Сан Францискод ажиллаж агаад ирсэн. Тийм л тавцхан амттай. Тэгээд яг их сургуулаа төгсчөө сая Америкт нэг богино хугацаанд ажилласан гэж байна шүү дээ. Яг энэ байгууллагууд нь ч гэсэн бас яг нийгмийн одоо төрийн бус байгууллага буюу нийгмийн рүү чиглэсэн ажил одоо үзүүлдэг байгууллагууд байсан тийм. Яг тэр бакалавр төгссөний дараа Америкт 1 жил OPT гэж авч болдог. F1-ээр сурсан оюутнуудын хувьд. Тэгээд тэр нь болохоор яг төгссөн мэрэгжлийнхаа юм уу чиглэлийнхаа дагуу 1 жил одоо мэрэгжлээрээ ажиллах боломж олгодог гэсэн. STEM буюу одоо шинжлэх ухааны технологийн мэрэгчлэлээр төгссөн залуучууд болохоор 3 хүртэл жил ажиллах боломжтой байдаг. Миний хувьд болохоор нөгөө бизнес маркетингийн чиглэлээрээс учраас 1 жил ажилласан. Ингэхдээ болохоор Apco Group гэдэг компани non-profit тийм төрийн бас байгууллагуудад одоо маркетингийн зөвлөгөө өгдөг болон санхүүжилт босгоход нь тусалдаг тийм компани маркетингийн менежерээр ажиллаж байсан. Тэгээ тэр үед болохоор ерөнхийдөө non-profit тийм төрийн бас байгууллагад ажиллах бас сонирхолтой юм байна гэж бодож байсан. Гэхдээ Монголд ирээд яг технологийн салбарт бол 2 жил орчим хугацаанд ажилласан. Тэгж жагаад би өөрөө болохоор
зориг сангийн залуу манлал гэдэг хөтөлбөрт хамрагдсан байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор салбарын 20 орчим залуучуудыг нийлүүлээд ингээд 8 сарын турш манлайллын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгээд тэр хөтөлбөр надад аягүй таалагдаад ер нь би ийм өөрөө хүүхэн маань ийм нийгмийн чиглэлөө ч юм уу чиглэлүүгээ сонирхолтой юм байна. Алаа ийм асуудал шийдэхэд ер нь аягүй гоё импакттай гэж ярьдаг ч та. Тэр нөлөөлөл үзүүлдэг ажилд аягүй сонирхолтой байна гэдгээ ойлгоод тэгээ ер нь бол зориг сандаа эргээд ажиллах сонирхолтой гэдгээ хэлсэн чи яг тэр үед бас ажлын байр байж таарад тэгээд ер нь бол орж ажилласан. Гэтэ ер нь бол маркетингийн салбараар төгссөн тухайн салбартаа бас ажиллаж байгаа. Нийгмийн салбар хөрөх үед бас ямар байсан бэ? Нэг амар нэг инженерээс эмч болоогүй учраас бас гайгүй байсан баг тий. Яг хоо нэг талаасаа төрийн бас байгууллага бол Монголд ялангуяа хүн хүч илүү цөөхөн байдаг. Тэр ч утгаараа нэг хүн айгүй олон зүйлийг хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр одоо жишээ нь хэдий би одоо хөтөлбөрийн зохицуулагч гэдэг альбан тушаал дээр байлаа ч гэсэндээ би одоо давхар communication хийдэг ч юм уу те social media харилцдаг ч юм уу давхар одоо proposal бичдэг grant одоо менежер ажлыг хийдэг ч юм уу ингээд айгүй олон ур чадвар эзэмших шаардлагатай босно нь хувь хүнд маань өөрөө бас айгүй гоё туршлага болсон. Маркетингийн хувьд бол яг нэг компани дээр одоо яг хэрвээ in house маркетинг хийж байгаа бол чи мэдж байгаа шүү дээ. Яг тухайн компанийнхаа бүтээгдэхүүнийг олон хүмүүс таниулах ч юм уу ийм ажил хийдэг бол төрийн бүст ороод айгүй олон зүйлийг зэрэг одоо multitasking хийж сурсан. Сурах шаардлагатай болсон. Тэр бол айгүй гоё туршлага байсан. Тэр нь бол айгүй гоё байсан. Нөгөө талаасаа бас communication marketing-ийн ур чадварууд чинь өөрөө non-profit-д бас амар хэрэгтэй байдаг юм билээ. Ялангуяа одоо ийм залуучуудын хөтөлбөр ч юм уу хэрэгжүүлж хахад аль болох олон хүмүүст хүрэх тэ аль болох олон залуучуудад ийм боломж байгаа шүү гэдгийг хүргээд тэгээд тэндээсээ ингээд материал аваад тэр залуучуудад энэ боломжийг хүргэх нь айгүй чухал. Тэгэхээр тэр нь бас айгүй давуу тал ч юм уу нэг талаасаа болсон байх гэж бодож байна. Тийм. Баялаа эргээд Обама сангийн тэтгэл хөтөлбөрийн талаар яриул. Маш олон хүн дэлхийн одоо өнцөг булан бүрээс хүн болгон хөтөлбөрт хамрагдах гал бүртгүүлж байгаа шүү дээ. Тэгээд маш цөөхөн буюу 12 хүнийг шалгаруулж авсан гэсэн магадгүй Монголоос өмнө хүн байсан болов эсвэл өөрөө анхных нь байсан уу? Ийм юм байлээ. Обама сан нь болохоор өөрөө ер нь ол нэг 4-5 хөтөлбөр хэрэгжүүлдэг. За зөвхөн хөтөлбөрөөр зогсохгүй байна. Энэ зогсохгүй тийм. Тэгэхээр зарим нь болохоор яг Америкийнхаа иргэдэд зориулсан, Америкчуудад зориулсан хөтөлбөр. Тэгээд global одоо ингээд дэлхийн бусад орнуудад чиглэсэн хөтөлбөр гэж байдаг. Тэгээд яг урт хугацааны хөтөлбөр нь болохоор Шикагогийн их сургууль, Колумбийн их сургуульд хоёр хөтөлбөр ингээд тус-тусдаа байдаг.Ийнх нь яг Колумбигийн хөтөлбөрт бол би яг Монголоос анх удаа шалгарсан юм билээ. Өмнө нь юм богино хугацааны бас юм Азийн манлайлагчдын хөтөлбөр, Европын манлайлагчдын хөтөлбөр, Африкийн гэдэг ингээд тэв цуурласан богино хугацааны манлайлалын хөтөлбөрүүд байдаг юм билээ. Тэр нь болохоор Монголоос 3-4 залуучууд Малайзийн хөтөлбөрт нь шалгарч оролцож исэн юм байлээ. Яг урт хугацааны боловсролын хөтөлбөрт нь болохоор би бол яг анх удаага орсон гэж ойлгосон. Гэхдээ бол анхных нь ч гэсэндээ бол сүүлийнх нь байхгүй байх гэж бодож байна. Энэ хөтөлбөрийн цаашгаа дахиад 7 жил үргэлжлэнэ. Жил болгон 10-аас 12 хүн аваад явна. Тэгэхээр нэг 120 орчим хүн нийтдээ суралцсан гэхээр бол дахиад бол монгол хүмүүс орох бол бүр боломжтой гэж бодож байна. Тийм байна шүү дээ. Хэрвээ энэ хөтөлбөрт хамрагдъя гэж хүсэж байгаа залуучууд байвал магадгүй өргөдөл хийх процесста ямар илүү юун дээр анхаарал зүгээр гэж бодож байна яг юм төгсөгчийн зөвлөгөө. Тийм, ер нь бол миний өмнө нь одоо жишээний богино хугацааны ч юм уу эсвэл одоо их сургуульд би одоо ингээл өргөлөө өгч байгаа тий магистрийн хөтөлбөрт энэ процесстэй харьцуулахад айгүй тийм урт бөгөөд нэлээ юм нарийн шалгадаг юм шиг санагдсан. Одоо яг хамгийн анхны шатн дээр бол эссе бичнэ. Мэдээж онлайн аппликейшн бүглэн эссе бичнэ. Видео хийн. Видеогоор яг өөрийнхөө хийж байгаа ажил болон яагаад энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй байгаагаа айгуу дэлгэрэнгүй ярих хэрэгтэй 3 хүртэл минутын бичлэг хийжсэн. Дээрээс нь 3 хүнээс тодорхойлох цахиа аавна. Гэх мэтчлээ айгуу юм хийж байгаа ажлаа яг тэгээд үүнээс гадна ямар үр дүнд хүрэх гээд байгаагаа айгуу сайн тайлбарлах хэрэгтэй тийм шаардлага ер нь байсан. Тэгээд тэрийгээ бол би бүр нэлээ ингээд сэтгэл гаргаад айгуу урт хугацаанд бэлдсэн. За тэгээд үүний дараа болохоор ярилцлагын шат байгаа. Ярилцлагын шат бол ер нь нэг хагас цаг орчим үргэлжлээд яг онлайнаар бас нөгөө аппликейшн дээр хийсэн зүйлсүүдийг илүү дэлгэрүүлж асуух маягтай. За тэгээд үүний дараа болохоор нөгөө recommendation letter өгсөн, тодорхойлох захиа өгсөн 3 хүнтэй маань нэг бүчлэн ярилцлага хийсэн дахиад миний талаар. Тэр нь бас нэг хүнтэй бараг хагас цаг үргэлжилсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд миний талаар бол нэлээд их юм мэдчихэж ингээд ер нь бол сонгодог юм шиг санагдсан. Тэгээд тэр нь бол нэлээд одоо дөрөвтэй айгуу ингээд нарийн шалгасан процесс байсан. Тэгэхээр тэрний хэсэгтээ миний хамгийн их анхаарсан зүйлс гэх юм бол видеогоо бол нэлээд сайн хийх гэж хичээсэн хэрэндээ мэдээч тийм амар мэрэгчлийн энэ төр бол видео хийгээгүй л дээ. Гэхдээ ер нь бол яг
яагаад би энэ ажлыг хийдیں, энэ ажлыг хийснээр би ямар үр дүн гаргасан, цаашдаа би ямар ер нь яг юу хийх хүсэлтэй юм бэ, яг одоо миний пашн юу юм бэ, зорилго юу юм бэ гэдгийг айгуу гаргаж харуулахыг хичээсэн. Дээрээс нь нөгөө монгол хүн учраас мэдээж хэрэг одоо бид нар чинь цөөхөн амтай улсаас ингээд давуу тал болж байгаа юм л да, ялцчгүй өмнө нь тэр хөтөлбөрт монгол хүн орж байгаагүй гэдэг утгаараа ч юм уу бас давуу тал болсон байх гэж бодож байна. Тэгэхээр тэдгээр зүйлс дээр нэлээд акцент өгч илүү аппликейшнээ жоохон ялгаруулахыг хичээсэн гэх юм уу. Тийм видеогоо ихтэй зүгээр ингээд суугаад ярихгүй жоох юм үйл явдалтайгаар тэгээд яг ажиллаж байгаа газартаа очиж ингэж харуулахыг хичээсэн. Тэгэхээр тэр ол нэлээд бас жоохон бусдаас ялгархад бол нөлөөсөн баг. Дээрээс нь тодорхойлох захиа авсан хүмүүстэй би бол яг энэ хөтөлбөрийг аягүй сайн танилцуулсан. Яг яагаад энэ хөтөлбөрт би өгч байгаа юм бэ? Орох нь надад ямар ашигтай юм бэ? Тэгээд миний яг ямар ур чадварыг таваа илүү ингэж харуулвал зүгээр вэ гэдэг талаас нь илүү хэлсэн. Зүгээр бичээд өгч гэдэг юм уу те? Тэгэхээс илүү тэгэхээр тэр нь нэлээд бас сайн төлөв зоолсон баг. Ягаад гэвэл дараа нь тэр хүмүүстэй миний талаар ярилцахдаа тэр хүмүүс чинь нөгөө захиан дээр бичсэн зүйлээ илүү ярьж байгаа учраас нэг хүн ингээд олон зүйл тавтаад байхгүй энэ марламаа гэдэг хүний өөр ур чадваруудыг харуулах боломжтой байдлаар бас хүмүүсээ сонгохдоо ч гэсэндээ тэгж бодсон. Нэг хүн нь илүү академик талаасаа, нэг хүн нь миний яг ажлын байран дээр ямар хүн бэ гэдгийг, нөгөө хүн нь болохоор илүү нийгмийн одоо ажилт одоо зарцуулдаг вэ те өөрийнхөө одоо цаг зав болон те одоо мэдлэг чадвараа яаж зарцуулдаг вэ гэдгийг илүү ингэж ярих болохоор ингэж намайг өөрөө өнцгөөс харах боломж олгож байгаа болохоор тэр нь илүү бас нэлээд нөлөөлсөн баг гэж бодож найдаж байна. Одоо мэдгүй л те. Тийм. Тэгэхээр ер нь ямар ч тэтгэлэгт горилсон ч бай те яг юу энд одоо яг энэ програмд энэ хөтөлбөрт ч юм уу энэ одоо магистрийн ч юм уу бакалаврын зэргийг хангааснараа би яг юм төгөх гээд байгаа. Би аягүй сайн гаргаж өгөх дээрээс нь ялгарал нь аягүй чухал. Яг үнэ. Дээрээс нь залуучууд яг эсэн дээр илүү анхаарал reference letter буюу тэр тодорхойлох захидал дээр нэг анхаарал өгдөггүй юм шиг бас санагдаад те зарим үед за та нэг юм хэн биччихээрэй гэж хаяалаар өгчдөг. Тэгэхээр бас тэрэн дээрээ илүү анхаарч яг үнэ хомгаа хандахгүй байвал тийм. Тэгээ Монгол бас нэг хэцүү соёл нь эн чинь жоохон шинэн штэ тий. Тодорхойлох захаа гингүүд манай одоо ялангуяа ахлах сургууль жишээ нь би яаж байсан бэ гингүүд манай багш бичээд аваад дэр өөрөө бичээд аваад дэр ч юм уу тий. Тэгээд ингээд би нэг өөрөө бичгээр чинь мэддэгдэн дээ. Яг л би айгүй олон эсээ өөрөө бичиж байгаа тий. Тэгээ хажуугаар нь дахиад өөрийнхөө тодорхойлох захаа өөрөө биччихээр нэг үгийн баялаг энэ төр хүртэл мэддэгддэг. Ер нь бол одоо application committee ч юм бол ингээд тэрийг бол ингээд нефт харна гэдэг шиг ингээд мэдчихэж байгаа байхгүй юу тийм хүмүүс. Тэгэхээр Монголд бол ер нь бол тэр нөгөө бичээд аваад гэдэг аюу хэцүү. Тэгэхээр нэгдүгээр ингээд чам сэтгэл гаргаад тэр захааг бичиж чадхуйц хүнээс сонгох нь аюу чухал. Хоёрдугаар тэр агуулгыг жоохон нэг юмаа тавтах биш ингээд өөр талаас нь харуулахыг хичээвэл аюу бас ингээд давуу тал тэр одоо аппликейшн нийт одоо тэр одоо аппликейшн пакэжинг аюу энэ бас чухал одоо нөгөө жин даах хэсэг нь ер нь олвол recommendation reference letter байдаг юм шиг санагдсан. Манай тэгвэл тэрэн дээр илүү анхаарал зөвхөтэй. Нэрээ яг бичээд аваад тэр би яг хараад хянаад үе гэдэг жишээ бол би бас зөндөө харж ирсэн. Тийм. Ялцчгүй манад бас нөгөө шинээр нэвтэрч аваад ойлголт гэх юм уу. Тэгэхээр яг саяны өгсөн зөвлөгөө маань зөвхөн энэ сургалтанд ч гэлтэхгүй ер нь ямар нэгэн тэтгэлэг хөтөлбөрт хамрахыг хүсэж байгаа залуучууд бас хараад авчвал хэрэгтэй мэдээлэл санагдлаа. Тэгээд үүнээс гадна хоёлаа яг нэг юм бакалавр ч юм уу магистрийн зэрэг биш богино хугацааны хөтөлбөрт хамрагдсан учраас явахын өмнөх юм expectation тэгээ очиод яг ямар байсан ялгаа нь ямар байсан гэдэг явхаасаа өмнө за би иймэрхүү юм олоод авчиндаа тэгээд Колумбиагийн сургууль яг нийгмийн талтай иймэрхүү бодоо ингэж одоо бодлого баримталдаг учраас энэ тал дээр нь илүү их сураад авчихсан гэж харсан зүйл нь бас юу байсан бэ? Би бас яг айгуу тийм сонирхолтой үед яг суралцлаа л та цар тахалтай ковидтай байгаа үед эхнээс ер нь бол хөтөлбөр бол онлайнаар явсан. Гэхдээ би хоёр дахь хэсэгт нь бол яг Америкт байж байхдаа сурсан. Эхний хэсэг нь бол би Монголоос яг ажиллаа хийж явах үедээ давхар сурсан байхгүй юу. Тэр бол айгүй хүндрэлтэй байсан. Яг нөгөө цагийн зөрүү талаас яг тэнд өглөө орж хаад энд шөнө олж яадаг. Би өдөржин ажилласны дараа суухаар ингээд сүулдэ баг яриагаа ойлгохоо болж эхэлж байгаа ч юм уу. Тэгэхээр ер нь бол зайнаас суран дээрээс нь цагийн зөрүүтэйгээр сурна гэдэг бол айгүй хүндрэлтэй юм билэ. Тэгэхээр тэгдэг хүмүүст бол би бол үнэхээр одоо хүндлэлт төрсэн. Тэгээд нөгөө талаасаа бас яг хуу надад өөрт маань айгүй шинэ туршлага болж байгаа байхгүй би ингээд онлайнаар би даад сурна гэдэг чинь бас ингээд хувь хүнээс айгүй сахилэг бат тэгээд төлөвлөлт цаг төлөлтөй амар шаарддаг юм билэ. Яг өөрийгөө даачилж сурахгүй бол ингээд айгүй хэцүү. Яг ангид сууж байгаа тохиолдолд бол үнэхээр анхаарал төвлөрөхөөс аргагүй тий яг багш ч юм уу тий орж байгаа одоо лекц уншиж байгаа хүн чинь урд байхаар айгүй хамаагүй өөр орчин. Тэгэхээр ингээд нэг талаасаа би бас өөрийгөө нэлээд даачлах хэрэгтэй болсон. Нөгөө талаас яг давуу талууд нэлээд байна. Одоо жишээ нь энэ хөтөлбөр болохоор бүтцэн айгүй өөр. Ягаад гэхээр бид нар яг Колумбиагийн их сургуулийн яг академик хичээлүүд аавна.
Хажуугаар нэмээд ийм workshop-ууд одоо ур чадвар хөгжүүлэх workshop-ууд биднэрт орж байгаа. Дээрээс нь зочин илтгэгч нар ирж ингээд бид нартай яриа хийж байгаа байхгүй. Тэгээд хэрвээ яг танхимаар орсон бол тэр хүмүүстэй бид нар бичилж уулзна. Гэхдээ танхимаар ороогүй онлайнаар орсон учраас хаанч байгаа хүнтэй бид нар ярих боломжтой. Тэр хүн маань цагийн зөрүүгээд харуулад ороод ирвэл айгүй гоё сонирхолтой хүмүүстэй ер нь бол ярьсан. Мэдээч хэрэг бол хайлайт нь гэх юм бол Обаматай өөртөө одоо ярилцах боломжтой ч юм уу те. Тэгээд жишээлбэл одоо Америкийн одоо юу гэдэг манайхаар бол одоо сангийн яамны сайд байсан хүн ч юм уу эсвэл бол дээд шүүхийн шүүгч ч юм уу те. Яг ийм нэлээ өндөр түвшний хүмүүстэй яг ингээд үе тэнгийн юм шиг бид нар ярилцаад тэр хүмүүсийн одоо ур чадвар туршлагаас ингээд суралцах боломжтой байдаг нь айгүй гой санагдсан нээлттэй. Гэхдээ нөгөө талаасаа бас харамсалтай нь гэх юм бол бичилж уулзлах чинь бас амар өөр шүү дээ. Хүнтэй айгүй юм connection үүснэ. Дараа нь ингээд эргээд танилцаад ч гэсэндээ би тэр байна гэдээ уулзахад ч юм уу те. Тэр талаасаа жоохон давуу талтай бөгөөд дутагдaltaй ингээд аль нь байсан. Яг хоо мэдээч хэрэг ингээд нэгэнт ингээд сураад өссөн байнгын байгууллагын одоо ингээд төгсөгч гэдэг утгаараа цаашдаа холбоотой явна. Ингээд дараагийн одоо ковид мэдээж дуусгал байлгүй. Тэр үед ингээд бичлж болж байгаа үйл ажиллагаа бол ингээд бичлээд оролцсон. Гэхдээ онлайнаас хурсан нь нэг талаасаа надад жоох юм дахиад илүү сурах ч юм уу хүсэл жоох ингээд үлдээгээд өдөөгөө тийм ч бас би ер нь бол уг нь бол би ингээд энэ хөтөлбөрөд дуусгаад юм Монголда ирээд үргэлжлүүлэе гэдэг бодолтой байсан. Гэхдээ дахиад ер нь сурах хэрэгтэй байна гэж шийдээд тэгээ би одоо дахиад нэг шинэ хөтөлбөрт одоо ер нь бол энэ намраас явах гэж байгаа. Тэгэхээр бол нэг талаасаа ингээд айгүй хэцүү сургаад ирэхээр энийг илүү дэлгэрүүлж сурах хэрэгтэй юм байна. Ялангуяа юм бодлого тодорхойлох ажлууд ингээд одоо яг чухал авах. Одоо жишээ нь яг зориг сан дээр жишээ нь хийдэг нэг төслөө одоо жишээ нь би зүгээр ингээд товчхон танилцуулахад залуусын доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэж байгаа. Тэр нь болохоор ихтэй сургуулаа төгссөн ч гэсэн ажлын байранд хангалттай бэлтгэдэг чадаагүйгээсээ болоод ажилд ороход хүндрэлтэй байгаа залуучуудыг богино хугацаанд апскил буюу одоо ажлын байранд шаардлагатай ур чадруудыг нь хурдан хугацаанд өгч олгоод тэгээд ингээд ажилд ороход дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр хийжсэн байхгүй. Тэгэхээр төрийн бас байгууллага бол дангаараа энэ хөтөлбөрийг хийхэд нэг удаадаа нэг 20-30 залууд л тусалж чадах байхгүй нэг 3-4 сарын хугацаанд. Гэтэл энийг Монголд 20-30 залуучуудад ингээд туслаад байгаа нь хэдий үр дүн гарч байгаа ч гэсэндээ дахиад цаана нь орж чадахгүй байгаа хэдэн зуун залуучууд байгаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг ингээд системийн асуудал болоод ирж байгаа. Тэр системээр асуудлыг яаж шийдэх вэ гэдээ ингээд яриад бид нар одоо тий олон улсад одоо энэ ядуурлыг бууруулах ч юм уу боловсролын төсөл хэрэгжүүлдэг хүмүүстэй яриад үзэхээр ерөөсөө гарцсан алдаанаа бодлогын юмнууд байгаад байдаг. Тэнгүүд би за ингээд яг үнэхээр энэ чиглэлээр нийгмийн асуудлаар ажиллая гэвэл бодлогын чиглэлээр заашгүй явах хэрэгтэй байна гэд ирэнгүүд за тэгвэл би илүү бодлогоороо ингээд мэрэгшье гэд ер нь бол цаашаа илүү сурах ингээд хүсэл илүү эрмэлзэл төрөөд тэг ингээд дараагийнхаа хөтөлбөрт ер нь бол явахаар шийдсэн. Тэгэхээр тэр нь бол миний хувьд агуу том давуу тал гэж бодож байгаа. Яа тэгэхээр би сурхаас өмнө ерөнхийдөө за болоод байна ингээд энэ бол ингээд хэсэгтээ ингээд бид нар ингээд бас амжилт гаргаад байна гэхээр дахиад энийг яаж томруулж болох вэ? Илүү олон хүн яаж хүрэх вэ гэд ирэнгүүт ингээд дараагийн алхам маань илүү жоохон энэ хөтөлбөрт орсноор илүү тодорхой болсон гэх юм уу. Тэгэхээр тэр нь бол миний хувьд бол яг хувь хүндээ авч чадсан хамгийн одоо гол үнц нь мэдээж хэрэг networking талаасаа ч юм уу айгүй олон хүнтэй танилцсан шинэ одоо мэдээлэл авсан шинэ ур чадваруудад суралцсан. Гэтэ бас нөгөө талаасаа ингээд цаашдын төлөвлөгөө маань илүү жоохон тодорч өгсөн нь бол хамгийн үнцэнтэй одоо авсан зүйл юм тийм байна тий. Тэгээ бас ижил төрсдөө хөтөлбөрүүд бас байдаг байх. Эсвэл нийгмийн чиглэлээр суралцахыг сонирхож байгаа залуучууд хэвээр байвал хоёулаа Колумбиагийн сургуулийн онцлог талаас бас дурдвал ямар вэ? Ер нь яг нийгмийн энэ салбар тал руугаа ер нь Колумбиагийн сургуулийн баримтлагдаг бодлого нь ер нь ямар байдаг юм бол Колумбиагийн сургууль бол өөрөө Ivy League-ийн нэг сургууль. Тэгээд ер нь бол маш алдартай. Тэгээд байршил нь агуу чухал санагдсан. Яагаад гэхээр яг Нью-Йорк хотод байдаг. Нью-Йорк хотод яагаад ингэж хэлж байгаа гэхээр хөгжлийн чиглэлээр non-profit одоо тий ер нь international organizations буюу одоо NOB ч юм уу тий Дэлхийн банк гэдэг шиг энэ хөгжлийн байгууллагууд агентлагууд юм олон улсын байгууллагууд ер нь бол Америкт болвол нэг бол Вашингтон DC-д нэг бол Нью-Йорк хотод офсон байх нь төвөмөл байдаг. Тэгэхээр өөрөө яг Колумбиагийн сургуульд энэ чиглэлээр сурах юм бол төгсөөд ч юм уу эсвэл одоо сурч авах хугацаанд дадлаг хийх тохиолдолд байршил бол амар том давуу тал юм шиг санагдсан. Зөвхөн яг ер нь юу талаасаа ч биш хөгжлийн байгууллага гэдэг талаасаа ч биш одоо Wall Street Нью-Йоркт байгаа тий одоо хөрөнгө оруулалтын банкуд ч юм уу ингээд ер нь бол айгүй томоохон байгууллагууд дээрс нь технологийн компаниуд хүртэл Нью-Йоркт офстай байгаа. Тэгэхээр бол байршил гэдэг бол айгүй чухал. Мэдээж нэр хүнд бол айгүй чухал. Үүнийгээ дагаад мэдээж хэрэг олон 100 жилийн түүхтэй одоо боловсролын институт ч өөрөө
багш нарын хувьд амар академик түвшний одоо багш нар нь одоо хамгийн олон Нобелийн шагнал авсан одоо факультет буюу тэ багш нартай сургууль одоо жишээ нь Колумбиагийн сургууль байх ч гэдэг тий. Тэгээ үүнийгээ дагаад одоо research facility буюу тэр орчин одоо судалгааны тэр одоо фандинг хүртэл ингээд хамаагүй илүү боломжтой. Тэгэхээр нөгөө яг мэдээч хэрэг нэр хүнд гэдэг зүйл дээр яг анхаарахаас илүүтэй үүнийг дагаад ирж байгаа чанар гэдэг юм чи айгуу чухал. Тэгэхээр би болохоор яг үнийг гэхэд энэний бодол юм байсан байхгүй юу? Би бакалаврт Америкт сурсан. Гэхдээ болохоор би Brigham Young-ийн сургууль гээд одоо жижигхэн гэхдээ бас яг Америкт болох хүмүүс нэлээд сайн мэддэг тийм сургууль байдаг. Тэгээд ингэхдээ би бодохдоо яг бакалаврын тэтгэлгийн гол би яг өөрийнхөө хүссэн хэмжээнд авч чадаагүй анх явахдаа. Тэгэхээр ер нь бол би ингээд гэр бүлдээ садаа болохгүйгээр ингээд богино хугацаанд ийм баг одоо зардлаар сураад төгсөё. Тэгээд би дараа нь Монголд ажиллаад туршлага хөрөнгөлөөснийхаа дараа магистрийн зэрэгээ би эргээд гадаадад хамгаалъя. Ингэхдээ илүү одоо сайн хөтөлбөрт ороод сайн сургууль сурах юм бол одоо илүү яг нарийн мэргэжил эзэмшиж байгаа учраас бүр чухал байх гэж бодсон. Тэгээд тэр маань ер нь бол яг сая сурч байхад ингээд үнэхээр бас одоо юу гэдэг жирийн одоо Америкийн сургууль дээрээс нь арай илүү ингээд боломжтой одоо Ivy League-ийн сургууль хоёрын ялгаа бол яг мэдэгдсэн байхгүй. Тэн дээр бол ингээд facility нэгдээ санаас өгж байгаа боломжууд байна. Дээрээс нь орж байгаа хичээл орж байгаа багш нарын чансаа байна. Тэгээд мэдээж хэрэг бас networking боломжууд байна тий. Одоо ер нь бол тухайн сургуулийн төгсөгчдийн холбоонд орох ч юм уу тий. Ингээд үйл ажиллагаанд цаашдаа хамрагдаад явах мэдээлэл авна гэдэг чинь өөрөө бас амар давуу тал болтгол юм байна гэдгийг сая ингээд сурч ээж яг харьцуулж мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бас яалтчгүй нэг Ivy League гэдэг нь зөвхөн нэр хүндтэй биш, үүнийг дагаад ирж байгаа чанар чансаанд айгүй их байдаг юм байна гэдгийг бол яг сураад илүү жоохон ойлгосон гэх юм уу. Тийм бас тийм биш үү дээ. Тэгэхгүй бол хүн болгоны бас харах онцлог өөр байгаад тий. Заавал энэ том сургууль сурах албагүй, илүү жижиг сургууль сурснараа ингэнэ гэдэг ч юм уу тий. Гэтэ одоо юу гэдэг ер нь бол хүн өөрөө бас хичээвэл хаан сурч болно шүү дээ тий. Миний бакалаврын боловсрол ч гэсэндээ надад бол айгүй сайн санагдчихсан. Одоо ч гэсэндээ ер нь бол миний амьдралд айгүй хэрэг болдог. Гэхдээ нөгөө талаасаа хэрвээ боломж нь байвал ягаад илүү зүйл рүү тэмүүлж болохгүй гэж. Гэхдээ бас юу гэдэг зөвхөн Ivy League биш бол одоо ингээд чанаргүй гэсэн үг биш шүү дээ. Америкийн сургууль ерөнхийдөө л higher education system нь бол ойролцоо. Яг хөө зүгээр тэрийг дагаад гарч байгаа боломжууд нь арай жоохон өөр ялгаатай байж магадгүй. Гэхдээ хүн өөрөө хичээх юм бол айгүй олон юм уу таалга бол бүх сургууль нээлттэй байдаг. Бүх алумни ингээд мундаг хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө суусан газаасаа шороо хатгана гэдэг шиг хүн өөрөө ингээд хичээх юм бол юу гэдэг заавал одоо Ivy League гэж байгаа юм биш шүү. Би тэрийг хас амар хэлмээр байна. Би өөрөө зүгээр яг сая ингээд сураад үзэхээр ялгаан тийм байсан гэдэг утгаар л хэлж байгаа. Тэгээд түрүүн бас маралмаа хэлжсэн. Яг энэ богино хугацааны хөтөлбөрт явахаасаа мөн бодож исэн бодлого. Төгсөөд ирсний дараа миний бодол одоо өөрчлөгдсөн, илүү энэ талбайг анхаарах хэрэгтэй байна. Болж ингэж бодож исэн бол илүү дахиад энийг судлах хэрэгтэй байна гэж ойлгосон. Гэт магадгүй яг одоо ингэ Монголдоо төгсөөд ирсэн ажиллаж байгаа залуучууд энийг дараагийн шат авах гээд мастер хамгаалах. Гэтэ яг аль чиглэлээр хамгаалахад ойлгохгүй, мэдэхгүй, ингэ уучраа олохгүй байвал бас нэг иймэрхүү хөтөлбөрт хамрагдаад ирвэл нэгдүгээр богино хугацааны хоёрдугаар тийм боломжийг нээж өгсөн. Айгу гоё юм уу таалга шиг санагдлаа. Тийм тэгэж хэлж болох ах шүү. Яг миний хувьд тэгэж ер нь бол таарсан. Гэхдээ бас хүн болгоны одоо юу өөр хальтаа бодол. Гэхдээ ер нь хараад ахад Монголд болохоор энэ магистрийн түвшинд тэтгэлийн боломжууд илүү өндөр байдаг юм шиг санагдсан. Бакалавртай харьцуулахад. Тэгэхээр ер нь бол хэрвээ үнэхээр боломж нь байвал яг тэтгэлийн одоо яг томьёо дээр жишээ нь айгүй олон хүмүүс туршлага авалсан байдаг. Тэ одоо Australia Awards, ч юм уу Fulbright, тэ Chevening, эсвэл өөр олон засгийн газрын тэтгэлгүүд байдаг. Тэгэхээр хэрвээ магадгүй тэр боломж нь байвал үнэхээр яг ямар чиглэл рүү явахаа мэдж байгаа ч юм уу илүү ойлгоцсон хүмүүс бол шууд явах нь илүү амар гэж магадгүй. Миний хувьд болохоор яг илүү жоохон дахиад ингээд нэг жоохон ойлгох хэрэгтэй байсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр хүн болгоны нөгөө preference өөр болохоор тэрнээсээ хамаарах бах тийм. Гэтэ ер нь бол бас яг уу нэг жил гэдэг чинь миний хувьд бол ингээд хэсэг академик юунаас орчноос хөндөрсөн байсан хүнд бол айгүй гой буцаад ингээд яг боловсрал ингээд тэгтээ зургуулын орчинд ороод яг ингээд хичээл аваад ингээд явах нь бол айгүй гой туршлага болж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр бол хүний зарим хүнд бол нэг жил чингээс сураад ирээд буцаад одоо ажилдаа орох ч юм уу те карьерээ хөөх одоо боломж байж болно. Зарим хүнд бол илүү жоохон урт хугацаагаар сурах боломжтой бол жишээ нь байж болно тий. Тэгээ олон жил ажиллаж байгаад яг юм академик орчинд очисон чинь гоё байсан уу? Магадгүй гоё байсан болоод өргөжлөө сурж байгаа вахтай амар сансан мэдрэмж байсан уу? Яг уу илүү жоохон хүн байсан. Яг нэг
ажлын хувьд мэдээж хэрэг ачаалалтай ажиллаж байгаа ч гэсэндээ академик түвшний ачаал тэгээд яг ажлын ачаалч айгу өөр юм бэлээ. Ягаад гэхээр академик түвшинд бол нэг paper бичин те айгу ингээд олон цагаар нэлээд сууж нухах ч юм уу те. Ажил дээр бол илүү багаар ажилладаг штэ те. Brainstorm хийн хамтдаа ярьдаг ч юм уу. Тэгмээд ганцаараа бие дааж юм хийхээр нэлээд жоохон тулгамдсан. Тэгээд ялангуяа нөгөө англиар бүх юм байсан болохоор хэдий би бакалавра Америкт сурсан ч гэсэндээ хэлний чадрын хувьд яг академик англи хэлээ жоохон мартсан ч юм уу байсан юм байлаа. Тэгээд буцаад тэр нөгөө нэг юуруугаа одоо режимен гэдэг чигтээ тэрэндээ орох гэж юм нь бол жоохон удсан. Гэхдээ яг ингээд буцаад ороход бол ингээд бас арай жоохон өөр нэг тийм тарих жоохон ажиллаад нэг чинээр юм өөр одоо шаардлагаар ажиллангууд ингээд айгу гоё. Тийм. Тэгээ шинэ ингээд яг багш нартай ч юм уу юм ярихаар ингээд арай нэг өөр төвшний хардаг ч юм уу те. Тэгээ уншиж байгаа ном ч юм уу сурагчгүй хүртэл ингээд нэг жоохон өөр яг практик юм, академик юм хоёрыг ингээд эргүүлээд харьцуулахаар бас айгу гоё юм байлээ. Айгу гоё ингээд баланслсан цаг байсан байна. Тийм. Ер нь бол ковидын үед бол айгу таарсан юм шиг санагдсан. Тийм байна. Тэгээд бас түрүү хэлжсэн зориг санд нэлээд урт хугацаанд хоёулаа ажиллаж байсан болохоор тэр тал руу бас игээд орвол гой сэдв гарах юм шиг санагдлаа. Тэгээд залуучууд руу нөгөө чиглэсэн үйл ажиллагаанууд зөндөө хийж исэн. Тэгээд юм богинохон маш бага хөнгө хүндэл хүрээд идэг 20-30 залуу хамрагдааддаг гэдэг чинь шүү дээ. Тэрийг яг хэлж яхад надад бодогдчихсэн. Энийг идэвхтэй уучраа олцсон хэдэн хүүхдүүд ингээл айгу ингээд идэвхтэй ингээ яваад идэг. Яг уучраа олоогүй мэдээлэл хаанаас олж авах мэдэхгүй байгаа хүүхдүүд яг ийм хөтөлбөр байдаг ч мэдэхгүй эсвэл ингээ гадагшаа авах гал өөрөө ингээл зүтгэлээдэг мэдээлэл хаанаас олж авах мэдэхгүй цагаан алдааддаг асуудал зөндөө байдаг л та. Тэгэхээр ер нь яг ийм хөтөлбөрүүд яаж явагддаг вэ? Залуучууд маань яаж энийг илүү мэдээл хүрвэл зүгээр яг энэ тал дээр ажиллаж исэн хүн яг зөвлөлөөд хэлвэл. Би яг тэр нэг 20-30 хэдэн зөвхөн нэг хөтөлбөр дээр хэлж байгаа байхгүй. Одоо жишээ нь зориг сан дээр бол жилдээ манай дээр урт болон богино хугацааны 15 орчим хөтөлбөр явдаг. Зарим нь бол бүр ингээд 30-40 хүүхэд авдаг. Тэтгэлэг бол 60 оюутан авдаг. Зөвхөн жишээ тацаа хөтөлбөрийн хувьд бол 20-30 байдаг. Тэгэхээр ингээд жилдээ бол баг ингээд нийтдээ нэг 1000 орчим ер нь бол давхарсан тоогоор ингээд тэр чинь ингээд манай хөтөлбөрт хамрагдсан залуучууд бас цаашаа төсөл хэрэгжүүлдэг. Тэгэхээр ингээд цаашаага ингээд ер нь бол 1000 орчим залуучуудтай шууд олон шууд бусуудлаар ажилладаг гэж хэлж болно. Хөөхтэй мангар олон юм биш үү? Мангар олон. Гэтэ тэр нөгөө нэг яг бид нар зориг сан гэдэг утгаараа ш манай хөтөлбөрт орж байгаа залуучууд цаашаага төсөл хэрэгжүүлээд илүү олон залуучуудад хүрдэг болохоор бас айгүй гоё л доо. Гэхдээ яг чиний хэлж байгаачлан яг одоо байгаа нөхцөл байдлыг харахаар нэг ингээд айгуу сэргэлэн ч юм уу те ингээд мэдээлэл ингээд олж авах аргаа ойлгоцсон залуучууд маань дараагийн хөтөлбөрт ингээд хамрагдаад явдаг нь бол яг үнэн. Гэхдээ тэднийг буруутгах айгуу хэцүү. Яг л тэр хүн чинь өөрөө ингээд хичээж олж байгаа те. Гэхдээ нөгөө талаасаа бас тийм юмыг мэдхгүй ч юм уу жоохон хойшоо суугаад байна гэж байгаа залуучуудыг бас буруутгахад хэцүү. Ягаад гэвэл уучраа олохгүй байгаа ч юм уу. Одоо тэр чинь хүний бас ингээд те одоо магтгүй ингээд би бол одоо жишээ нь өөрийгөө бодоход би ахлах сургуулийн Эрдэнэ хотод төгссөн. Тэгээд тухайн үед бас л ингээл Монтуркийн одоо ахлах сургууль чинь бас л тухайн үед ингээл хувийн сургууль ингээл бас дайггүй гэж бодож байгаа тий гадаад хэлэн дээр бас ингээл үздэг хэрнээ ингээд би Улаанбаатар хотод ч юм уу олимпиад энэ төрт орж ирээд үеийнхэн хүүхдүүдтэй уулзахаар ингээд хоцроод идэг. Айгүйх мэдээлэл энтрээс ингээд хойно байгаад идэг гэсэн байхгүй. Тэгэхээр тэр бол ерөөсөө яг цэвэр газар зүүн байршилтай холбоотой байсан. Дээрээс нь тэр үед бол интернет бид нэр дөнгөж ингэж ашиглаж нэг амар ихтний юм шиг юм байна. Гэтэ ингээд интернет энтрийг яг одоогийн шиг ашиглаж сураагүй хаанаас юу авахаа мэддэггүй мэдээлэл авахаа мэдгүй байсан байхгүй. Тэгэхээр ингээд нэг яалтчгүй юм gap бол байгаад байдаг байхгүй. Хүн хаана амьдарч ийн орлогын одоо гэр бүлийн орлогын байдал дээрээс нь одоо жишээ нь тий өөрийн гэсэн компьютертэй байх нэг өөр банк намын санд очиж ашиглах хэрэгтэй бол нэг өөр. Тэгэхээр ингээд бас өөрөөс нь шалтгааллахгүй тийм одоо ялгаанууд бол ялцчгүй байдаг. Эдийн засгийн хувьд ч юм уу тий нийгмийн гарал үүснэ. Тэгэхээр тэр тал дээр үгдийн зарим залуучуудыг чи мэдхгүй байгаад байна, хорой байгаад байна гэхээс илүү тэн дээр бол яг томьёо орж ирж байна гэж би хараад байгаа байхгүй. Тэр нөгөө хоосон одоо энэ дутуу орон зайг нөхөхөд аягүй чухал. Тэгэхээр хувийн талаас хийж болох юм гэх юм бол магадгүй би өөрөө нэг боломжийг хүртсэн болвол жишээлбэл би одоо зориг сангийн хөтөлбөрт хамрагдаад надад айгүйх боломжийг нээлээ те би айгүй олон юм сурч авлаа найз нөхдөд боллоо тэгвэл нэг магадгүй нэг ийм юм сонирхдаггүй ч юм уу найздаа хүүе тэнд ийм юм байд юм байна чи нэг ороод үзээ ийшээ яваад үзээ хөргөлөө хандаад үзээ би чам туслаяач гэдэг юм ингээд одоо нөө дараагийнхаа хүнд ингээд мэдээллийг түгээх нь яг хамгийн юм айгүй бас боломжит хувилбар юм шиг санагдав. Яг word of mouth байдлаар нэгээ дэмжих нь айгүй чухал. Тэгээд дээрэс нь мэдээч хэрэг
тухайн тэр хөтөлбөрийг явуулж байгаа байгууллагууд өөрсдөө агуу тийм бодлоготой хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэхээр одоо яг нэг хөтөлбөрт хамрагдсны дараа жил нь орж ирж байгаа хүмүүсийг бид нар асуудаг л да. Манай хөтөлбөрийн талаар хаанаас сонссон бэ? Сошиал медиагаас аягүй хүн олж мэддэг. Дээрээс нь төгсөгч ч юм уу өмнө нь оролцсон залуучуудаас аягүй олж мэддэг. Тэгэхээр нөгөө зөвхөн ингээд нэг хүрээлэлд ор байгаад байх биш илүү олон залуучуудад те хэвээ нөгөө долоон буудлын долчин гэдэг шиг хотын захт байна уу, хотын төвд байна уу, орон нутгт байна уу хаа хамаагүй бодлогоор ингээд нөгөө нэг тэр diverse байдлыг хангахын тулд байгууллагууд бид нэр өөрсдөө бас тэрийг аягүй сайн анзаараад манай хөтөлбөр зөвхөн одоо хувийн сургуулийн сурагчид л явуулаад байвал магадгүй асуудал бид нар байна. Энээс илүү цаашаа хүрч чадахгүй байна гэдгийг бид нар өөрсдөө анзаараад за тэгвэл яах вэ? Одоо магадгүй хотын захын дүүргүүдээр бид нар явж мэдээлэл хийя, тийм information session хийя. За эсвэл бол сошиал медиагаар зөвхөн сонсоод байвал илүү яах вэ? Тийм яаж reach нэмэгдүүлэх вэ? Илүү олон залуучуудад хүрэх вэ гэдэг юм уу? Тэр талаас бас байгууллагууд маань өөрсдөө аягүй сайн анхаарах. Тэгээд мэдээч хэрэг орж байгаа залуучууд маань цаашаа ингээд ambassador байдлаар тий тухайн тэр байгууллага ч юм уу өөрөө бенефитийг хүртсэн бол дараагийн хүндээ ингээд илүү уламжилдаг байдлаар тэгс явах юм бол ингээд хамтдаа нэг ингээд дэшээ гаргах тийм mentality аягүй чухал юм шиг л санагддаг. Тэгээд яг энийг бол бүрэн шийдсэн газар байхгүй. Ер нь л хаан ч мэдээлэлтэй зэрэглэн хүмүүсээс илүү ингээд боломжийг илүү хүртдэг. Гэхдээ бид нар ингээд хамтдаа юу гэдэг зөвхөн би ингээд аваад байх биш. Одоо жишээ нь би бол энэ одоо чи миний хамрагдаад ирсэн зөвхөн энэ ч гэдэг юм өөр одоо бусад хөтөлбөрийн аппликейшн нээгдэнгүүт ч юм уу би айгүй их ингээд шеэрлдэг нээлттэй ингээд чадах зүйлээрээ туслая ч юм уу. Ер нь гэтээ хараад хаад айгүй манай монгол залуучууд айгүй ингээд тим юм шиг санагдсан юм нээлттэй ингээд нөгөө sharing is caring те яг тийм хуваалцах талдаа бол айгүй дайжгүй. Эсвэл би зүгээр тэгэж анзаарсан юм уу ингээд LinkedIn ч юм уу Facebook-оор харж ахаар би энэ хөтөлбөрийг төгссөн шүү. Одоо дахиад зарлагдсан байна. Хэрвээ одоо асуух зүйл байвал над руу холбогдоорой ч юм уу те тэр бол айгүй гоё ахгүй те. Зөвхөн одоо ганцаараа юмд ингээд урагшлаад тол явахгүй. Бүгдээрээ оролцъё гэдэг тэр нь айгүй гоё санагдсан. Тэгэхээр тэрийг улам ингээд ахиулах юм бол ингээд илүү л олон хүн хамрагдана, илүү олон хүн мэдээлэлтэй болно, дараагийн хүндэд туслана. Тэгэхээр тиймэрхүү байдлаар бас явах нь аюул чухал юм болов. Амар их мөрчлээ. Тэгэхээр хэрвээ мэдгүй асуулт байвал дотоо хадгалаад авахгүй нэг нэгнээс асуу мэдж байгаа найз чинь магадгүй хэлээд өгнө. Эсвэл бүр арга олохгүй бол томьёо дээр менторудаас бас асууж болно. Зөвлөхөө тэгээд бэлэн байгаа. Тэгээд түүнээс гадна түрүүн хоёлаа бас хэлжсэн хөтөлбөрт хамрагдахад өөрийнхөө ялгарлыг аягүй сайн мэдчих хэрэгтэй. Одоо шилбэл дөнгөж 10 жилээ төгсөж байгаа хүүхэд Америк авах гал өөрийнхөө application process-тай явж байгаа үедээ эсээгээ бичгээл өөрийгөө ойлгохгүй өөрийгөө ойлгоогүй юунд сурхаач мэдэхгүй байгаа хүүхэд ер нь яаж өөрийнхөө ялгарлыг гаргах магадгүй яг юм зориг фаундейшнийг хэрэгжүүлдэг төсөлд хамрагдаж өөрийгөө нээхээс гадна ер нь яг энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ер нь залуучууд юун дээр илүү анхааруул зүгээр юм шиг санагдав. Түрүү хувь зөвлөгөө өгвөл. Надаа ингэ санагдсан. Хүнээс ингээд тусламж бахаас ерөөсөө ичээр санаа зовох хэрэггүй. Ста нөгөө хамгийн байж болох муу үйлбэр тэр хүн үгүй л гинэзтэй тий. Гэтэ тэр хүн туслах албагүй штэ. Тэгвэл үгүй гэвэл за дараагийн надад тусалж чадах хүн бэ. Гэхдээ зөвхөн тусламж гуйж очихоос өмнө өөрийнхөө гэрийн даалгаврыг амар сайн хийх юм шиг санагдав. Надаараа жишээ нь ингээл хүмүүс холбогдоод ингээд би нөгөө нэг зоригтой ажиллах байхдаа CV энтер дээр нэлээд залуучуудыг ингээд жоохон тусалдаг ч юм уу тийм сургалт энтер хаяа өөрөө ордог байсан байхгүй. Тэнгүүд ингээд тэрэнд орж ирсэн залуучууд ч юм уу ингээд дараа нь одоо ингээд өөр хүнд хэлээд ингээд над руу CV-гээ явуулаад би ингээд CV-н дээрээ жоохон засвар хийсэн юм хараад өгч болох ч гэдэм юм. Тэрэн дээр би аягүй нээлттэй хандгаж хичээдэг. Гэхдээ эхлээд ингээд орж ирэхдээ өөрөө нэг жоохон сайжруулсан тий өөрийнхөө хийх стаймыг хийчээд ороод ирвэл би ингээд үлдсэн хэсэг дээр нь зөвлөдөхгүй хов хоосон цаас явуулчаад миний сэвэн дээр туслаач гэвэл тэр чинь айгу утгагүй тий. Тэгэхээр яг тэрнтэй адилхан одоо application process ч бай, recommendation letter ч бай хүнээс тусламж асуухтаа яг өөрийнхөө хийх ёстой хэсгийг хийчээд орж ирэх нь амар чухал. Тэгээд харилцаа хандлага бас айгүй их чухал юм шиг санагдсан. Манайд яг санаатай ч юм уу санаандгүй ч юм уу залуучуудын нэг өмөр хөшөө шиг арчлаа. Манай залуучуудын гаргаад байдаг алтаа нь одоо Facebook-оор бичдэг ч юм уу хай гэх те эсвэл одоо имэйл бичих соёл жоохон дутуу болохоор ч тийм үү ингээд хай танаас нэг юм асууя гэснээ та миний эсээг уншаад өгч гэдэг юм болно л доо. Үнэхээр одоо тийм хэмжээний харилцаатай болох хамаагүй. Гэхдээ алтан байдлаар одоо тэр хүнтэй нэг сайн таньдгүй болвол болж өгвөл имэйлээр те
Тэгээд одоо өөрийнхөө зорилгыг магадгүй бичээ те. Сайн байна уу? Таны өдрийн мэндийг хүргэе. Одоо би энэ сургууль руу ингэж аппликейшн явуулж байгаамаа. Та энэ сургуулийг төгссөн гэдгийг би мэдэж байна ч юм уу те. Та энэ хөтөлбөрт орсон юм байлээ. Би таны линкднээс харсан. Тэгээд одоо би ингээд эсээгээ ер нь бол иймэрхүү бичсэн. Би ийм талаас нь үрийг харуулмаар байна. Та надаа энэ дээр зөвлөгөө өгч болох уу? Эсвэл би таныг 15 минутын Zoom-ээр call хийя. Танд ийм өдрүүдэд яланд нь боломжтойгоо хэлээч. Гэт юм уу ингээд амар тэр хүнд байж болох хамгийн амар аргаар тусламж хүсэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхгүй ингээд хай та энийг уншаад өгөөч ч юм уу те. Тэснэ ингээд нэг файлаа явуулчихдаг ч юм уу те. Тэр нь тэснэ PDF ч юм уу edit хийх боломжгүй ч юм уу ингээд нэг тийм жоохон нөгөө хүндээ юм түүг удахгүй талаас тэгээд өөрийнхөө хийж болох бүх хүчин чармаалтыг гаргасныхаа дараа тэр хүний тусламж говьл хүн хамаагүй нааштай хүлээж аваад туслах боломжтой ч юм уу илүү дэмжих юм нааштай байдаг юм шиг санагдсан зүгээр өөр дөрөө бодоод үзэхээр тэгэхээр ер нь бол би ч гэсэн ингээд хүнээс ингээд те захаа гуйж байгаа. Гэхдээ тэр үедээ ингээд би миний энэ төсөл дээр яг ингэснийг илүү бичээд өгөөч. Тэгээд би одоо чинь аппликейшн дедлайн маань 12 сарын 1-нд байлаа гэвэл би тэр хүн рүү 10 сарын сүүлээр ч юм уу бичдэг тий. Болж игэл эрт мэдгдсэн маа бичээд тэр хүндээ бичих нэг дор хаяж нэг 2-3 хоногийн хугацаа өгдөг ч юм уу тий. Тэгээд ингээд би төхөө дахиад нэг сануулъя. Чи тийм ингээд нэг хүн ингээд нэг сэтгэлээсээ хандахаар угаасаа нэг мэдрэгдэг штэ. Яг тийм байдлаар ингээд юмд ингээд хандаад сурчих юм бол хүн өөрийнхөө төлөөч биш юу ямар ч ажилтгийг хандаад сурчих юм бол тэр юм хүний үс ер нь агуу сайн бүтдэг юм шиг санагддаг. Тэгэхгүй ингээд жоохон тийм юу гэдэг хайнга тий нэг юм бицсэн уншаад өчөөч ч юм уу нэг тиймэрхүү байдлаар яхаар хүн өөрөө нөгөө эзэн чигээ явуулсан яач гэдэг шиг тийм юм дээр ер нь нэлээд хүний нөгөө аз эз гэдэг чи яг үндэ аз биш тэр бол зүгээр хичээл сэтгэл байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ментортой болохдоо ч гэсэндээ хүн санал тавих та тий хай та миний ментор болооч гэхгүй штэ тий яагаад тэр хүний ментор болгомоор байгаа тэр хүнээс юу авмаар байгаа. Тэгээд уулзалтанд орж ирэхдээ зүүмийн 15 минутыг би ийм асуулт бэлтжлээ. Тэгээд танаас яг асууя. Гингүүт ингээд шаал өөр ингээд тэр чи өөр бүтээлтэй яриа өрнөж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд яах ч байгаа мэддэхгүй юм ч юм уу ингээд яриад байл айгүй хэцүү. Тэгэхээр ингээд хүнд хүндэтгэлтэй хандах тэр ингээд нөгөө гэрийн даалгараа хийх гэдэг бол надад бол зөвөр өөрөө баримтлагыг хичээдэг зарчим ер нь бол тэгэхээр бас бусад хүмүүст хэрэг болж магадгүй гэдэг байдлаар. Хоёлаа тийг ярьжсэн нэгдүгээрт хүнээс асуухаасаа битгий яагараа тэгээд аха. Тэгээ асуухтаа яг өөрийнхөө хэсгийг хийчээд орж ирэх гэдэг нь бол амар чухал хэсэг юм. Тийм. Тэгээд дараагийнхад тэгээд юу байлаа? Тэр нь юу байлаа? Асуултаа мартадлан хариулсан ба штэ яа. Юу асуучлаа? Нөгөө нэг гадагшаа явах гээд өөрийгөө олох бол ялгарлаа яаж болох вэ гэсэн шүү дээ. Тийм. Тэр болохоор айгу хэцүү юм ба тэр баг нэг яг нөгөө өөртөө ажиллах юм шүү тий. Яг би болохоор өөрөө нөгөө тэгж амар одоо юу гэдэг ингэж гүмнээс ингэж өөрийгөө хайх тэр процессыг туулалгүйгээр ингээл ерөөхдөө л жоохон амьдралынхаа төгөөд бичээл явуулж ирсэн. Зүгээр дараа нь манай дүү жишээ нь одоо миний дараа ингээд яг Америк руу бакалаврт энэ тэр процессыг явахад би ингээ хажуунаас нь харж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхэд бол яг ингээд нөгөө яг баг өөрийгөө хайгаад ингээд нэг бараг л нөгөө юунд орно existential crisis гэдэг шиг ингээд би чинь хэн блэ гэдэг юм руу орж байгаа байхгүй. Тэр бол амар хүнд юм блэ хажуунаас нь харахаар тэгэхээр нэг талаасаа нөгөө нэг одоо ингээд боломж амар нээлттэй болоод гадаад руу айгүй олон залуучууд сураад эхлэнгүүд нөгөө бидний үед байсан Монгол бол баг Монгол гэдэг картаараа ордог байсан үе чинь өнгөрөөд одоо ингээд Монголоос олон хүүхдүүд аплайж байгаа болохоор бас дахиад илүү өрсөлдөөн чирүүсээд ирж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн монголч биш юу нь бол гадаад оюутнуудтай өрсөлдөөн шүү дээ тэр чинь. Тэгэхээр нөгөө нэг өмнөхөө бодвол илүү өрсөлдөөнтэй учраас энэ үеийн одоо яг ингээд төгсөж байгаа ч юм уу энэ бол улмал ширүүсэх байх л та цаашаа. Энэ хүүхдүүдэд бол өрсөлдөөн бол амар илүү болж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа бас ингээд айгүй хим зөв манай дүүгийн тэр одоо туулж байгаа процессыг харахад зөвөр ингээд эргэн тойрны хүмүүсээстэйгээ айгүй ярилцах хэрэгтэй юм санагдсан. Хүн өөрийгөө мэдхгүй байвал ер нь гэр бүлийн ч юм уу найз нөхдөд чинь чамайг бас нэг мэднэ шүү дээ. Тийм хүмүүстэй ингээд ярилцахад бас айгүй чухал. Та ер нь намайг юу гэж бодож байна? Миний даваа тал юу, сул тал юу гэж гэдэг юм уу те. Тэгээд ер нь бол бас яг л нөгөө түрүүний ярьсан юм бол буцаад орох гэдэг шиг байна. Хүнээс нөгөө тусламж гуйх те. Зөвхөн ингээд ганцаараа шаналаад байхаас илүү ингээд бусдаас асуух те. Тэгээд ингээд тэр хүмүүстэй ярилцах нь өөрийгөө нээхэд бас айгүй гадагшаага чиглэж ингэх нь айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол ингээд айгүй олон юм нөөц болцоо ресурсууд бий болоод байна шүү дээ. Одоо томьёо тий одоо education USA юу гэдэг ингээл төлбөртэй төлбөргүй ийм төрлийн одоо подкастууд ч юм айгүй их гарч байна. Тэгэхээр ингээд бас нэг талаасаа энэ нь айгүй даваа тал. Гэхдээ бас хитрхи олон юм руу ингээд яваад тахаар жоохон юм хүчээд харамдна гэдэг шиг яг ингээд зорилгоо тодорхойлоод ингээд нэг
хэдхэн сургууль ч юм уу тодорхой болгоод тэрлүүгээ явахгүй бүх зүйлийг хийж үзээд ах нь өөрөө бас айгүй алдаан юм санагдсан. Яагаад гэж хэлж байгаа нэхээр би одоо бас магистрт нөгөө нэг аппликейшн явуулахдаа GR-ыг бэлдсэн байхгүй юу. Тэгээ бас GR-ыг бэлдэн гэдэг чинь өөрөө надад айгүй тийм хэцүү процесс. Тэгээ би анх ингээл GR-ыг барыг ном болгоныг аваал те. Ном болгоныг үзэл юм онлайн сургалт болгоныг судлаад тэгэл ингээл лекц мэгц айгүй их сонсоол амар олон гадраас ингээд ясна нөгөө information overload гэдэг юм болоод хитрхи их юм сураад ирсэн чинь ингээд сүултээ хаанаас ингээд яг эхлэх юм мэдгээ болцсон. Тэгэл нэг тавтаад байгаа юм шиг нэг ч ном үзэл нэг ч ингээл үг цээжлээл тийм систем ерөөсөө байхгүй аадсан байхгүй. Тэгээ би сүултээ за энэ ерөөсөө болохгүй энэ дахиад шинээр эхлэгээд refresh хийгээд тэг яг нэг их сурвалжаас яг сонгож аваад тэрнтэйгээ ингээл яг ингээд судалсан чинь хамаагүй үр дүнтэй юм шиг санагдсан. Гэтэ магадгүй миний хувьд тэгсэн юм болов. Гэтэ одоо нөгөө нэг ийм олон боломж ингээд гараад ирэхээр бас хүн ингээд нөгөө сэтгэл гоёртоод энэ ч гоё юм шиг, тэр ч гоё юм шиг гэхгүйгээр яг ингээд хэрвээ зорилгоо тодорхойлсон бол яг тэрлүүгээ ингээд нэг л ингээд гол юм замаа барих юм бол хамаагүй ингээд цаг хэмнэх хэл юм шиг санагдсан. Яг зөв сүүлийн тэр нөгөө шалгалтын дэлгэх процессор зүгээр би бол тэгж бодсон юм да. Төрөний хоёулынх нь ярианаас маш гоё бас поинтууд гарч ирж байна л да. Тэгээд чи өөрийгөө олохгүй байгаа бол хин нэгнээс асуу тусламж хүс найз нөхдөдөө сайхан ярилц магадгүй ээж аав чинь хувьд маш сайн зөвлөх байж магадгүй арай үгүй бол менторудаас бас зөвлөгөө авч боломж чамд ингээд туслах гал томьёо дээр бас 200-300 ментор ороод ирсэн байна л дээ. Бас хүн манай менторууд бас хэлдэг байхгүй юу? За би Харвард ямаар юм. Яаж сэтгэл авах уу гэдээ ороод ирдэг гэх. Тийм тэгж болохгүй байхгүй. Судалгаа хийчээд би яг энэ процесс дээр гацчлаа. Энэ дээр одоо би яагаад зүгээр та яаж хийсэн бэ гэдэг байдлаар зөвлөгөө авах юм бол мэдээж чамд хэлж өгөх. Тэрнээс яаж сэтгэлэг авах гэвэл тэр олон мөчнөө сэтгэлэг авах боломжуудыг чамд дурдах боломж байхгүй юм гэдэг зүйл байна. Тийм би гадаадд сурмаар байна гэдэг чинь хувийн хүний чинь зорилготой. За гадаад дотроо ямар улсын. За улсынхан дараа ямар сургуулийн тий ямар мэрэгжлийн ч юм ингээд нэлээд наривчилж агаад яг нэг хідэн юм ойлгомжтой асах зүйлтэй болчоод хүнтэй бас хандвал илүү тэр хүний цагийг чимнээд өөрийнхөө ч гэсэндээ бас илүү зорилгыг тодорхойлуулаасаа хэрэгтэй гэж магадгүй лээ. Тэгээ хамгийн гол нь бас ямар нэг үйлдэл хийхдээ яах гэж энийг хийгээд байгаа дараа нь би юунд энэ үйлдэлийг хийснээрээ хүрсэн байх юм. Яа заавал энэ одоо сургалтын суух гэдэг гэдэг ч юм уу сүүлийн үед бас хүмүүс аягүй их нөгөө тренд дагаад за ямар ч лсэн нэг Америк явчих юм уу те. Гэхдээ яг Америкт яваад юунд хүрэх гээд байгаа. Чамд яг хувь хүнд чинь тэр олон хугацааг зарцуулснараа ямар одоо үр дүн авчрах юм бэ гэдгийг аягүй сайн ойлгох нь чухал юм шиг санагдлаа. Тэгээд reference letter-ыг бас дөрөв бит хоёр бас ярьлаа те. Зүгээр л нэг хүнээр бичүүлэх биш. Яагаад энэ reference letter гэдэг зүйлийг сургууль чамаа шаардж байгаа гэдгийг аягүй сайн ойлгоод энэ дээр бас их гоцтой хандах хэрэгтэй юм биш. Түүнээс гадна бас тэтгэлэг гойрлоход ч юм уу гадаадын ихтэй сургуулиудад суралцахад нийгмийн идэвх гэдэг зүйлийг бас аягүй хараад идэг шүү дээ. Тэнгүүд хүүхдүүд нийгмийн идэвх гэхээр заавал нэг юм төрийн бас байгууллагад явах ч юм уу юм олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг хэлээддэг. Магадгүй яг нөгөө өмнө олон жил зураг санд ажиллаж исэн туршлагаасаа харахад ер нь яг нийгмийн идэвх гэхлээр хүн юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Ер нь залуучууд. Одоо жишээ нь зүгээр Монголд болохоор яг сүүлийн үед ингээд нэлээд одоо яг модонд орж ийн гэх юм уу тий зүгээр яг гадагшаа сурах гэж бодож байгаа хүмүүс за ямар ч бас нэг юм хийх ёстой. Тэгээ амар хичээл дээр анхаарч байсан яг нэг халуун сургуулийн сүүлийн 2 жилдээ ч юм уу гинт нэг амар их юм орж бүх клуб зэрэг ордог ч юм уу тий тэгэл ингээл дебет чигээл юм хийгээл яг нөгөө бокс чеклж байгаа юм шиг ингээд явцдаг. Тэр жоохон айгу мэдэгддэг гэдэг юм уу ингээд жоохон одоо sincere биш чинь үнэн сэтгэлээсээ биш юм шиг санагддаг. Зүгээр яг үнэхээр одоо шалтгаан нэгтэй зурвалд орох байж болно те. Гэхдээ одоо яг нэг тийм нэг юм тууштай барьж аваад айгу зүгээр юм шиг санагдсан. Одоо жишээ нь манай зориг сан дээр нэг дадлага хийжсэн охин байна. Тэгэнгүүт ингээд яг тэр хүний резюметэй бүр ингээд айгу мундаг CV-тэй болсон байхгүй high school-ээ төгсөөгүй. Тэгсээр нь ингээд яг нэг чиглэлээр явцсан. Ингээд сурах мэрэгжлийн илүү ангах чиглэл рүү. Тэнгүүд өмнө хийжсэн дадлагууд нь дандаа ингээд эмнэлгийн одоо юм дээр гадны одоо эмнэлгийн юм одоо тийм төсөл дээр ингээд орчуулагч хийж исэн. Тэгээ одоо жишээ нь ингээд яг хүүхдүүдийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн юм шил өгдөг юм төсөл дээр ингээд яг ингээд нэг юмаа ингээд барьсан байгаа байхгүй. Тэнгүүд юм оробсгаа биш айгуу цэгцтэй. Тэгэд яг үнэхээр энэ чиглэл рүү энэ зориод байгаа хүн юм байна гэдгийг нь бол би бүр ингээд шууд хараад ойлгомжтой байсан байхгүй. Тэгэхээр тэр бол айгуу зөв санагдсан. Гэхдээ тэгэж амжаагүй байж болно. Тэг үнэхээр хичээлдээ анхаарад одоо юу гэдэг сайн дурын ажил хийх боломж гараагүй бол магадгүй би gap year-ыг тийм муу санаа гэж бодохгүй байна. Яагаад гэхээр ер нь бол
манай одоо жоохон хөгжлөж байгаа ч магадгүй зөв би өөрийнхөө мэдих одоо манай боловсролын системийг харж байхаар яг тэр нэг хувь хүний таньж мэдэх ч юм уу сонирхлоо олох тэр хугацааг нэг яг олгодгүй юм шиг санагдсан. Хичээл гэл тэгэл аав ээж нь ч гэсэн ингэ сургуультанд татгачдаг. Тэр хүүхд яг ингээл хичээлээ хийж явж байгаа л нэг мэдсэн чинь төгсөх болсон чинь заа мэрэгчлээ сонгонгууд ер нь би чих юм блэ гэл яг ингээл нөгөө crisis ордог тий. Тэгэхээр магадгүй хэрвээ бэлэн биш байвал манай эцэгчүүд ч гэсэн тэрийг айгу ойлгож хүлээж авах айгу зөв. Ер нь нэг жил ингээд завсарлага аваад яг юм нийгмийн ажил хийгээд, эсвэл дадлага хийгээд, тэгээд тэрнийхээ хажуугаар аппликейшн процесс дээр ажиллаад тэгээ магадгүй хэлний чадвараа оноогоо ахиулаад SAT, TOEFL-ын оноог ахиулах ч юм уу тий. Тэр бол нэг тийм амар хугацаа алдаад байгаа биш, баг хугацаа алдах биш, явандаа баг хугацаа хэмнэх процесс юм шиг надад санагдсан. Ягаад гэхээр би болохоор жишээ нь ингэсэн байхгүй юу? Хамгийн анх би бол сэтгэл судлаач болно гэж боддог байсан. Тэгээд ер нь бол сэтгэл судлаар явна гэдгийг ингээд баг 9-р ангид очил шийдсэн. Тэгэл яг ингээд явж байгаа л очоод би яг мэрэгчлээ деклэр ихтэй сэтгэл судлаач гэдэг деклэр хийгээд тэгээд сэтгэл судлалын ангиуд аваад ирсэн чинь миний бодсноос нэлээ өөр болж таарсан байхгүй юу? Тэгээд дээрэс нь би яг өөрийн хүссэн хэмжээнд одоо сэтгэл судлаач болохын тулд мэдээж магистр хийн тэрнээс цаашаа магадгүй PhD ч юм уу хийн. Гэтэл миний personality бол тийм одоо олон жилийн академик одоо яг чиглэлээр явах хүн бас мөн үү гэд өөртөө дүгнэлт хийж эхэлж байгаа байхгүй. Гэтэл би ахлах сургуультаа тэрийг юусоо бодолцоогүй байгаа байхгүй. Тэгэнгүүт би эргээд бодож эхэлж байгаа. Би чинь ямар хүн юм бэ? Би ер нь яг ямар орчинд ажиллаж иж илүү ингээд тийм миний яг одоо нөгөө хүүхний зан характер таард юм гингүүд ингээд хүмүүстэй ажилдаг. Би бичиг цаастай ажиллах дурггүй ч юм уу тийм хүмүүстэй ажиллах тийм бүтээлч юм дуртай ч юм. Ингээд бодоод үзсэн чинь би юм communications marketing талдаа тэгсэн хэрнээ маркетинг чи өөрөө нөгөө хүний сэтгэл зүйн элементүүдийг айгүйх агуулдаг. Тэгээд тийм учраас надад айгүй сонирхолтой санагдаад явж байгаад би ингээд дундаасаа мэрэгчлээ сольж исэн байхгүй. Тэгэхээр магадгүй би gap year аваад ч юм уу те илүү жоохон энэ чиглэлээрээ магадгүй сэтгэл зүйн одоо судлалын хүрээлэн ч юм уу ингээд reception ч юм уу хийгээд ингээд нөхцөл байдлыг хараад сэтгэл зүйч хүнтэй яриад үзэх юм бол үгүй инженер жоохон миний төсөөллөөс өөр юм байна ч гэдэг юм уу олж мэдэх боломжтой ч юм уу тийм яг хөө би нэг цаг алдаагүй л дээ. Гэхдээ тэр хугацааг илүү өөрийгөө таньж мэдгээд зарцуулахад бол нэг буруу зүйл биш юм шиг санагдсан. Гэхдээ асуулт руу яхаа буцаад ороход ер нь бол одоо нөгөө юу лээ нийгмийн итгэх юмыг бол хэрвээ ахлах сургуультай хийж амжааг бол gap year-ээр хийхэд болохгүй. Хэрвээ боломжтой болвол яг ийм чиглэл барьж аваад яг одоо ирээдүйд үнэхээр сурах чиглэлээ жоохон тодорхойлсон болвол тэр чиглэл рүү илүү анхаарал одооноос ажиллах зүгээр юм болоо. Одоо компани дадлага хийгээд ч юм уу те жишээлбэл одоо амтны эмч, малын эмч болъё гэж бодож байгаа бол одоо юу гэдэг ацтай савар гэдэг төрөмс байгууллагад одоо сайн дур ажилтдаг гэдэг ч юм уу. Гих мэтчлэн ингээд жоохон наривчлаа. Тэгэхгүй ингээд олцсон нэг ивентэд очиж болон тэр ивент органайзер хийгээл нэг юмд очиж хамрагдаал нэг юм ингээд хар нөгөө хитрхи нөгөө эн тэндгүү болчоор жоохон юм яг яах гээд байгааг мэддэхгүй ч юм. Гэхдээ тэрийг магадгүй эсээгээрээ зөв тайлбарлаж болно те. Би өөрийгөө олохын тулд олон юм хийж үзээд энэ дундаасаа би магадгүй энэ нь илүү миний одоо юм явах чиглэл юм байна гэж мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ хүний таг гэж өөр учраас миний зөвлөгөө бол зүгээр ерөнхийдөө бол бити амар яараарай л гэж хэлээ. Тэг ингээд гинт яарснаа ингээд яг 12 дугаар ингээд орсноо л ингээд амар олон юмд ороод тэгэл нөгөө нэг эргэлтийн шалтан төхөөл ингээд яхаа мэдгүй бол бараг л ингээд стресстэй л те ингээд айгүй хэцүү байдалд ордог. Тэгэхээр 11 12 сарын үед бол бараг л ингээд ихэнх хүүхдүүд бол өсөө зулгаах нь халгүй явж байдаг. Тэгэхээр тэгхгүйгээр ингээд аль болох наанаас ингээд юмаа төлөвлөөд ирүүл бас зүгээр юм шиг санагдсан. Тэгт байх тусмаа зүгээр байгаа даа шүү дээ. Тийм тэгээ хэрэг үнэхээр мэдээлэл тэр үед авч чадаагүй болвол нэг жил өнчөхөд бол би бол тэрийг бол айгүй боломжийн ер нь аль төлөвлөгөө гэж бодож байгаа. Ер нь зүгээр хараад ахад бол gap year аваад нэг тийм амьдралаа алдаад ч юм уу те одоо манайхан ч жоохон сонин ярьдаг шүү дээ. Одоо тэгтээ өөрчлөгдөд байх шиг байна. Gap year-ыг бол бараг л нөгөө өстой лаа зөвшөөрөл гэж хардаг байсан бол одоо бол арай өөрөөр харж эхэлж байгаа шүү. Тэгэхээр тэрийг бол эцэгчүүд хамгийн гол нь айгүй зөв ойлгох хэрэгтэй юм санагдсан. Тэгээ түрүүн бас айгүй гой гой жишээнүүд хэлж дээ. Заавал нөгөө сайн дурын ажил хийхгүй, яг өөрийнхөө сонирхож байгаа тэр салбартаа тий заавал волонтер хийхгүй, reception хийгээд ч гэсэн туслаад интервью хийгээд ч гэсэн яг гой сонирхоо тэр салбарыг бас судлаад үзвэл илүүдэхгүй байхаа тий. Тэгээд манай ер нь бол нэвтрүүлгийн нэр болохоор диплом подкаст шүү дээ. Тэгэхээр хоёлаа бас дипломын талаар ярилцвал айгүй зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд сүүлийн үеийн амар тренд сэдв чинь бас угаасаа өөрөө диплом байгаа даа шүү дээ.
ингээл дипломтой хэрнээ яг одоо ажилтгүй үдлийн түвшин аюу өндөр байна гэдэг ч юм уу. Тэгээд заавал гадагшаа явсан диплом илүү үнэлэгдэж гин гэдэг ч юм уу. Эсвэл бакалаврын диплом хангалттай биш байна. Заавал магистртаа сурч болно гэж хүн болгоны харах өнцөг өөр байгааддаг. Чиний хувьд яг энэ дээр юу гэж бодож байна? Яг дипломны үн цэн чамд ер нь хэр санагд дипломтой яг дагаад тэр мэдлэг дагаад ирдэг болов уу эсвэл яг хүүхнээс өөрөөс нь шалтгаалдаг юм болов уу? Чанга асууж байхад би яг бодлоо л да. Яг нэг миний зүгээр зоригтонд ажиллаж байх үедээ яг ажлуудлын залуусын ажлуудлын чиглэлээр хийжсэн судалгааг харахаар Монголд болохоор яг ихтэй сургууль төгссөн. Одоо 18-аас 25 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин бусад насныхтай харьцуулахад хамаагүй өндөр байдаг байхгүй юу? Тэгээд ер нь бол би бас бодсон яг тэгээд бодсон судалгааг чсэн харсан. Тэгэхээр Монголд яг нэг одоо ихтэй сургуулийн дээд боловсролын хувьд хамгийн одоо дутагдaltaй байдаг тал нь практик одоо яг бодит туршлага олохтай юм уу? Яг зөвхөн яг танхимын боловсрол олгоод тэгээд ингээд нэг дипломтой хүнд өсчдөг. Тэгэхээр ажлын байранд ерөөсө бэлтгэдэггүй. Тэгээд нөгөө уг нэг ийм үйлдвэрлэлийн дадлага, танилцах дадлага гэж байдаг. Гэтэ тэрийг хөвчлэн жоохон орондоо хийчдэг. Нэг таньдаг ахын компани дээр очиж юм. Би айгүй ерөнхий юм ярьж байгаа шүү. Ер нь жоохон тийм хандлагатай. Тэгээ яг ажлын байран дээр гарахаар нөгөө хамгийн наад захын ямар чадрууд болохоо хүнтэй эвтэй одоо тий аль биесны харилцах, имэйл зөв бичих, тий одоо юу гэдэг олон юм гараад презентацийн танилцуулах тийм ур чадрууд дээр манай залуучууд аягүй тутмаг байгаад байдаг. Тэгэнгүүт эргээгээд нөгөө ажил олгогчд маань болохоор одооны залуучууд болохгүй байна. За хараа одоо юу гэдэг тий наад захын юмнууд мэдэхгүй байна. Туршлагатай хүн аавна гэд дор хаяж 2-3 жилийн туршлагатай гэж заачдаг. Тэгэхээр нөгөө талаас ажил олгогчийг буруутгах албагүй. Гэхдээ ихтэй сургуулиуд маань бас хангалттай хэмжээний практикал ур чадвар олгож чадахгүй. Тэгэхээр ингээд энэ дунд нэг юм зай үсэд байна тий. Залуучууд уг нь ингээд 4 жил төлбөрөө төлөөд ихтэй сургууль сураад идэг. Аав ээжээс мөнгө аваад байна уу, тэтгэлэг аваад. Тэгэхээр нэ тэр нь ажил дээр гарах тэр цалинтайгаа золгох хэмжээний боловсрал олгож чадахгүй жоохон дутагдaltaй байгаа. Яг мундаг ингээд олимпиад энэ дордог ч юм уу ийм оюутнууд нь болохоор шилэгдээд бараг төгсгөөс өмнө ингээд ажилд орчдөг. Гэтэ хийх залуучуудад айгүй олон сарыг бол яг ажил хайж өнгөрүүлдэг. Тэгээ зарим нь сүулдэ бол яг альбом бус ажил одоо эхлэлт буюу одоо тийм мэрэгжлийн чиглэлээр бус өөр салбарлаа ордог ч юм уу тий нийгмийн даатгал төлөхгүйгээр ажил хийдэг тийм юм одоо арга хүрхэнд гарч байгаа хгүй. Тэгээ тэр нь бол урт хугацаанд ажилгүйдлийг нэмэх сөрөг үр дагавартай. Тэгэхээр бол яг манад байгаа яг дипломын үнэлэмж нэг талаасаа айгүй бага байх шиг байна. Тэгэхээр энийг зүгээр ер нь бол яаж нөхөх боломжтой гэдэг дээр зүгээр миний хувь хүний бодол бол ихтэй сургуулийн боловсролыг академик танхимын боловсрол болон одоо бодит ажлын туршлага хоёрыг айгүй сайн хослуулах нь аюул чухал юм шиг. Тэгээд дээрээс нь ажлын байранд залуучуудыг бэлтгэх тэр хөтөлбөрүүд ихтэй сургууль дээр орох нь амар чухал. Одоо жишээ нь би Америк бакалавр сурдаг байхдаа кампус дээр ажил хийдэг байсан. Career Preparation Center гэж байдаг. Тэр нь болохоор төгсөөд ажилд ороход нь оюутнуудаа бэлддэг. Тэгээ тэн дээр болохоор peer advisors гэж байдаг. Тэгээ тэр нь бид нэр өөрсдөө сургалтанд суугаад ингээд яг оюутнуудаа зөвлөдөг. Тэгээ CV-гээ аваад ороод ирэнгүүт нь CV-н дээр чинь юм одоо засвар хийвэл гоё болно. Тэгээ ингээ яг mock interview хийдэг. Одоо чинь ажлын ярилцлаган дээр түгээмэл асуудаг асуултуудыг би одоо ажил олгогч болж асуугаад рекординг хийнгүүтээ дараа нөгөө хүндээ за чи энэ асуултан дээр ингэж хариулаарай гэдэг ингээд тийм юм бол амар чухал юм байлээ. Тэгээд манай болохоор тийм ойлголт нэг байдаггүй. Одоо нэг зарим нэг сургуулиуд яг карьер бэлтгэлийн тийм төвүүд бол нээж гин. Тэгээ энэ дээр бас зөриг самтай хамтраад ажиллаж байгаа сургуулиуд бас байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бол айгүй чухал юм шиг санагдсан. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг нэмжиж нөгөө дипломын маань үнцэн яг бодит тутгаараа дээшлэн. Тэгээд нөгөө нэг 4 жил ингээд цаг хугацаа хөрөнгө санхугаа зарцуулж авч байгаа юм чинь тэр чинь ингээд тэр одоо тэр залуу хүн маань тэр дипломаа тодорхой хэмжээнд зөвгөр одоо үнэлүүлэх ёстой шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ дээр бол бас оюутнуудын өөрсдийнх нь тавих шаардлага, ихтэй сургуультай тавих шаардлага нөгөө талаасаа боловсролын байгууллагууд маань өөрсдөө бас зөвхөн диплом олгохдоо биш, яг тэр хүнд амьдрал дээр хэрэгтэй ур чадвар олох талаасаа илүү анхаарч иж юу урт хугацаанд илүү сайжрах юм шиг санагдсан. Тэгээд яг манай жоохон тийм өрөөсгөл ойлголт байгаад байдаг ч юм уу те гадаадад сурсан бол сайн, Монгол сурсан бол муу. Тийм байх хэсгүй байхгүй те. Хаант сурсан хүмүүний боломж өөр те. Хаант сурсан бай, голон дээр сурсан зүйлэл бүрэн дөрөв эзэмсэн байвал тэр чинь чухал. Тэгэхээр тэрнээс ш одоо ингээд гадаадад сурсан бол гоё ч юм. Эсвэл сүүлийн үед одоо бас нэг тийм эсэргээрээ болоод хаана энэ төр гадаадад сурсан залуучууд ч гэдэм үү те ингээд нэг жоохон тийм юм нийгмийн хандлага ч юм уу ингээд тэгэхээр тэр бол нөгөө хүн өөрөө хичээ сурсан болвол чухал болохоос ш заавал одоо тэр газар зүйн байршлал уг нь бол нэг тийм чухал баймааргүй те. Тэгэхээр за яг дотоодын боловсрол талаасаа зөвхөн миний хувь хүний байр суурь бол сайжрах
орон зай бол айгүйх байгаа. Тийм тэгээ тэрийг бол сайд одоо холбогдох байгууллагууд ингээд хамтарч ажиллаж сайжруулахаас иш ганцхан их сургууль ч юм уу. Тэгээ ганцхан оюутнууд бол хийх боломжгүй. Тэгэхээр ер нь бол урт хугацаанд бол энэ дотоодын ихтэй сургуулийн боловсролын чанарыг олоо сайжруулах бол диплом гэдэг зүйлийн үнсэн чинь өөрөө жоохон буугаад байна удаа гэж амар устөрчд дуусах нь. Тэгтээ ер нь бол тийм жоохон. Тэгээ энэ дээр бас ч гэсэн оюутнууд маань өөрсдөө сүүлийн үед компаниуд дээр internship хийх боломж ч гэсэн өндөр байгаа учраас заавал сургуулиасаа гэдэг байхгүй өөрөө бас одоо илүү чөлөө цагаа ашиглаад өөрийгөө хөгжүүлэх олж нэг тэр тал дээр бас анхаарах хэрэгтэй байгаа. Тэгээ дээрээс нь зориг сан дээр ч гэсэн маш илүү олон төрлийн хөтөлбөрүүд бас явагдаж байгаа магадгүй бас оролцоод өөрийгөө сориод нэгээд үзүүл зүгээр юм шиг санагдаа. Тэгээ түрүү бас чи хэлжсэн өөрийнхөө их сургууль байхдаа оюутнуудад ингэж зөвлөгөө өгдөг байсан. Тэр чинь магадгүй эргээгээд чамд өөрт чинь дараа нь ажил дээр айгүй хэрэг болсон бах тий. Тийм яг үнэ. Тийм зориг сангийн ажил дээр бол яг тэр ажлын байранд залуучуудад туслах хөтөлбөр бол ерөөсөө яг миний тэр Америкт хийжсэн ажлын баг үргэлжлэл байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр Монголд одоо ингээл жишээ CV айгүйх асуудаг болж байна тий. Гэтэл яг ихтэй сургууль CV яаж чих хинч заадаггүй. Тэгээд интернетээс нэг темплейт аваад залуучууд маань биччихдэг. Бүгд яг адилхан темплейттэй. Нэг бизнес нетворкийн темплейттэй. Одоо зангацэг юм болсон. Гих мэдчихлээ. Тэгэхээр ингээд яалтчгүй заагаагүй юм хүсээд байгаа болохоор нөгөө залуучуудыг буруутгах хэцүү. Гэхдээ энийг бол ингээд боловсрлоор олон нөхөх боломжтой. Ихтэй сургуулиуд маань бол энийг оюутнуудаа ядчил ажлын байранд гарахтаа чи ийм ур чадруудыг эзэмсэн байх хэрэгтэй шүү гэдгийг ингээд заачих юм бол тэр бол тийм хэцүү шийдэх боломжгүй зүйл бол биш аахгүй юу. Тэгэхээр бол тийм дээд боловсролын хувьд бол яг хийж болох зүйл нь тэр нөгөө талаасаа бас компаниуд яг оюутан авч ч юм уу те ингээд сурагчдыг авч дадлагжуулахдаа кофе цай зөөлөхгүйгээр яг бодит ур чадвар олох талаас нь бас жоохон анхаардаг байвал үнэхээр яг юм сургая ч юм уу те энэ ажил дээр чи ирээдүйд төгсөөд гарах юм бол яг ийм хийж шүү тодорхой хэмжээний бодит одоо юу гэх үүрэг хариуцлага хүлээлгэх нь нөгөө талаас оюутнуудаа эргээгээд айгуу гоё туршлага болж байгаа байхгүй. Тэгэхээр зориг сан дээр ч гэсэндээ бид ингээл дадлагч хийж тах юм бол яг ингээл ажил айл болох даалгадаг. Тэгээд тэр хүн маань ингээд яг хариуцаад хийдэг ч юм уу. Тэгэхгүй ингээд Монгол дадлагыг ерөнхийдөө нэг тийм үнгүү нэг одоо туслах хүн гэж хараад байдаг. Тэр бол айгүй буруу. Аль аль талдаа үүрэг үүчтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг бас айгүй компаниуд маань сүүлийн үед бас ойлгож илүү жоохон ийм яг аль биесны одоо apprenticeship гэдэгтэй дагалдаа хөтөлбөр маягаар илүү бас нийлэн компаниуд хийж байгаа нь харагдчихэв. Тэгэхээр тэр бас ингээд жоохон өөрчлөгдөж ах шиг л шүү дээ. Хэлгүй яах вэ? Тэгэхээр маш гоё үр өгөөжтэй ярилцлага болсон гэж найдаж байна. Яагаад тэгэхээр ямар нэгэн тэтгэлэгт горлогч байгаа эсвэл ажлын байрандаа гаргаж байгаа чи 10 жилийн хугацаанд оюутан байна уу хинт ч гэсэн хэрэгтэй мэдээллийг бит хоёр өгч ярилцахыг маш их хичээлээ. Тэгээд Малматаас бидний урилгыг хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд одоо цаашдаа үргэлжлүүлж сурах академик одоо аялалд нь амжилт хүсье гэж. Баярлалаа. Тийм одоо дахиад оюутан болох гэж байгаа. Хэрэгтэй яхаа. Аюу гай академик аялал гэсэн чинь аюу гой сонсон. Харин тийм нэг аялалд явах гэж байгаа. Тийм та бүхнийхээс ажил амжилт хүсье. Тэгээд олон залуучуудыг дэлхийн иргэн болоход тусалж байгаад баярлалаа. Вау, ямар гоё юм бэ. Тэгээд залуучууд маань дэлхийн иргэн болох алхмаас томьёо дээрээс эхлээрэ гэж хүсэж байна. Хэрвээ бас түрүүний бит хоёрын яриан дээрээс ойлгоогүй нэрээ тийм шүү гэдэг бас юм поинтууд гарч ирсэн бол томьёогийн менторудаас ус орж ирээд асуулт асуугаад өөрийнхөө одоо өөрийгөө олох аяллаа үргэлжлүүлээрэ гэж хүсэж байна. За тэгээд баярлалаа. Баярлалаа.